Сайн цаг хоошиг цай нэг бай. зяв. Хоолыг ярьж надад хамгийн гоё юм хоол. Зүгээр яг үгүй энэ зүйл чи яг Монголын ахуйд гэдэг юм л бас. Бид нар ингээд За эхлүүл ба. Signature Table нэвтрүүлгийг Mobicom корпорацтай хамтран хүргэж байна. MyMobi дараа төлбөрт багц хэрэгтэй бүхнийг багцлав. Өөрөөр бол яг зөвхөн дангаараа гэдэг бас багийнхантайгаа монголчуудыг за зөвхөн монголчууд бас биш байна. Азийн маш олон улс үндэстнийг бас хэдэн сарын турш баясгаад их хүмүүс мөшөөлөд их монголчууд ингээд авах юм зүгээр одоо эдгээр physical Asia гэдэг суур дуустсан гэсэн дөөлөн бол хүмүүсээ болмоор юм. Тийшрэн авч үлдсэн зүйл юм. дэстэй авч үлдсэн зүйл Монгол үнээл авч үлдсэн байх шүү дээ. Энэ одоо эдгээр спортын наадад сайн шоуч гэсэн монголчуудын онцгойлсон юм явуулсан бидний байгаа байдал хэвээр харагдаад байна гэж би боддог. Тэч монгол хүн энэ зөвлөлтөд бол их сайн. Ямар ч одоо харийн оронд монгол хүн ерөн л их самбат явж байгаа харагддаг шүү дээ. Хаач утсан. Одоо нэг том үйлдвэрийн гайгүй мэрэгчлээ. Тэр үеийнхээ хэмжээтэй. Яг тэр шиг спортын урлагийн салбарч гэсэн монголчуудын тэмцээнээс дандаа топот юм явж байгаа. Тэгээд энэ бидний өөрсдийн генетик юм уу, доош юм. Энэ зүйл өөрсдийн маань байгаа байдал бол энэ телевизийн Netflix-ийн шоу гарч. Олон хүний одоо хайрыг татсан баг гэж бодож байгаа. Энэ яг нэг талаараа зэн биш. Шоу гэсэн. Собокс найруулагч тийм. Собокс хийжтэй. Собокс захиалгаа гэсэн. Собокстой болчихлоо. Зах зээл дээр бас. Гэхдээ фэшн бол болж байгаа. Өчигдөр ярьж байгаа. Мөн одоо бид чинь гомитко одоо бид нар бол ингээд яг өссөн скрипт гэх юм одоо зохиолын дагуу ингээл явж байгаа зохиолагчтай одоо тэдний засан сет дээр л уралдаа хийж байгаа л хэдэн тамирчдалтай. Гол найруулгыг бол зочилж байгаа хост өөрөө хийж байгаа. Тэгэхээр одоо мэдгүй тэдний хойно behind the scene, behind the curtain юм тэрний хойно юу болж байгааг бид анзаарсан шүү дээ. Тий. Гэхдээ бол яг одоо зүйлсүүлд нэвтрүүлгээр харахад хоёрын эмэгтэй нь олол одоо Монголын 6 тамирч өргөж байгаа юм аваарчлаа гэдэг нэрээ харсан чинь юу ч болоод танаас гэж бодох шиг тийм ээ. Бид бол тухайн үед бол одоо тэрийг харах сөхөөл байна. Тэрийг харах сөхөөл. Тэгээд эн чинь бас яг ингээд нэг олимпийн наадам шиг биш. Чи нөгөө талаараа шоу, нөгөө талаараа физикал уралдаан учраас бас ганц нэг маргаатай тэр тухайн ганц нэг гарч ил байсан. Тий. Одоо техникийн асуудал ч гэдэг. Сүүлд нь манай монголчуудын хэлж байгаагаар одоо тэр цайсыг эслэх. Тэрний юм байсан гэдэг комеди сүлд хүмүүс л хэлгээд тэгээд байгаа юм л да. Тэгэхээр би бол одоо энэ тэр нэгдүгürt одоо бид ч өөрсдөө зочид. Тэдний өгсөн одоо нэг зам дээр бид нар явж байгаа л хүсэхгүй. Тэгэхээр одоо тэрийг бол өстой хийж мэддэг. Яг одоо ингэчлээ гэж буруутахад бас хэцүү. Нэгд яг шоунд хэлж байгаа. Тий. Бас дуусаа нуулаад байх нь. Тий. Гэхдээ мэдээж дүгнэлтийг үзэгч мэдээж болно шүү дээ. Хүмүүсийн ажилтнууд ер нь хамтаа байсан. Масын ажилт бол хамтаа байгаа. Хамтаа. Сайн хамтаа. Хамгийн айжсэн, имижсэн ер нь боломжжсэн тийм баг. Бидний бол зүгээр харж байгаа. Одоо Австралийн бол жоохон зэрлэг ондог байсан шүү дээ. Тий. Австралийн бидний хувьд ч гэсэн одоо би визагийн хувьд ч гэсэн шал өөрөсөд чинь. Чи өөртөө шаараас тооч Европын би онцлог бол өөр том. Одоо тэгээд мэдээж балансынхаа хувьд ч гэсэн одоо Азийн тамирч зогсож байгаа Австралийн хажууд нь би
арай л өөр биетэй ус зогсож байгаа юм чинь. Тэгэл яг бүгд баг л ерөнхийдөө Австралиас тодорхой хэмжээний ажилласан. Тэгвэл яг эцэст нь бол энэ бол өөрөө тактикийн тоглоом. За багийн тоглоом, бага яаж хуваарлахаас л ерөөсөө багийн амжилт тэр тухайн улсын амжилт хамаарсан. Хүчтэйгээ тамга хүчээ ингэ зарцуулах биш. Одоо 2-3 хүчтэй тэмцээн байдаг шүү. Тэгэд яг зөв одоо хэрэглэл дээр зөв нэг ажиллуулга нь ерөөсөө багийн стратеги. Бид нөрөө чи бас одоо багийн зөвхөн майнаас гадна шинэ болж ирсэн одоо зүйлүүдийг хийжсэн гэж бодлоо. Одоо Монголын төвчээр хадгалж ийм байдаг бол энэ нь яг зөвхөн мэрэгчдийн онцлог бас нэг талаасаа байсан баг. Нөрөө чи одоо ер нь эцнээс авах гэж байна. Циркийн урлаг юм уу? Одоо циркийн спорт гэж байна. Цирк бол одоо тамирчин суурьтай урлаг юм урлагийн салбар тийм. Тамирчинтай адилхан тэр төсвөр хатгуулгын биеийн хүчний төсвөлийг эрсдэлтэйгээр уран сайхны аргаар циркийн менежмент хэрэгжиж байгаа л боловч. Тэгэхээр урлагийн бусад салбарыг одоо өөр зүйл нь бол одоо тамирчин суурьтай бэлтгэл хийдэг, илүү эрсдэл авдаг. Урлаг болгодог нь тийш тэр тамирчнаар одоо хийсэн тэр олон төрөг элементүүдийг уран сайхны аргаар танилцуулах. Гоо сайхны аргаар танилцуулах нь өөрөө цирк болж байна. Тэгэхээр яг циркийн урлаг гэж. Тэгээд циркийн урлагаар 97 оноос хойш хичээллээ. Тэгээд чимаар одоо 30 жил өгч байна. Яг одоо 8 нас хагастай юм гэдэг циркийг улсын зургатаар харж анх танилцж ирсэн. Яг анх ч одоо налах дүүхт байсан. Би ч налах төрсөн л төө. Тэгээд хар цагаан зургатан дээр цирк гараад нүд донгоогоол. Ийм байдгаа гэж гайхаж ирсэн. Тэгэл шууд л ерөөсөө дөөрөг хэлсэн. Өөгаал ерөөсөө шпас авах оролтоо, хошоо фляг гэж оролтоо. Гар дээрээ зогсохж оролтоо. Тэгээ багтаа их тийм их дондоршгүй энергитэй л үгдүүс юм бэл. Ерөөсөө өсөж хараагаал. Хичээлтэй хотоор зүгээр өвчгүй гүйж өгдөг тийм зэн үгдүүлсэн. Тэгээд циркийн урлагтаа танилцаад ерөөсөө тэрнээс салаад. Жилийн төлөвлөлтөө олон жил сургуульд хийж одоо туршлага хөрвүүлж олон янзын булчин гэж хэлж олон янзын булчин одоо зөв контролтойгоор техникийн эдстэй холбож ажиллуулахыг сурах. Энэ маань өөрөө л одоо тэр тэнцвэрийн гайхамшиг Монголд тооцсон тэнцвэрийн гайхамшиг 10-11 метрийн өндөртөөр зогсчод дэлхийн рекорд бий болгож байгаа. Энэ дээр таны хийсэн ажил одоо тархины болон тархины хүний сэтгэлийн хат гэж ярьдаг. Тэр сэтгэлийн хат байх хэрэгтэй. Тэр уран нугаач та өндөр тамирчин жившин байгаа. Тэр сэтгэлийн хат байх бол циркийн урлаг өөрөө одоо амарсан урлаг гэждэг. Тэрээс одоо харах усгүй ихтэй болдог байна. Тэмцээнээр. Тэгэхээр энэ өөрөө нөгөө хөдөлмөр дээрээс өөрийгөө хөгжүүлэх тэгж хийж байгаа зүйлээс айж идэг. Одоо тэр авын өндөрт сандал давхарлаад тийм өссөн дэр гэдэг яг намын циркийн шоун 3 жил би одоо Хойд Америкээр аялаад тоглож явсан. 10-20 мянган хүн үзсэн. Тийм 11 мянган хүн үзсэн. 30 мянган нүд энерги бүхэн идэвхжиж идэг. Тэгээд тоглолт бүр чухал. Тоглолт бүр 100% одоо өөрийнхөө хийж байгаа зүйлд эзэн болж тэргээ зам контролд чиймэл гэдэг л чухал зүйл юм бэл. Тэгэхгүй яг сурсан зүйлээ copy paste хийх болцоо болж чадах зэрэг бүр. Яг л өдөр бүрний тоглолт бол хүний биеийн физиологи харих уурыг яаж ажиллаж байгаас л хамаардаг. Зарим өдөр баяр баясгалантай, зарим өдөр өөртөө итгэлгүй, зарим өдөр сэтгэл санаа гондоо юм байна. Энэ үйл юм. Яг нэг химийг барьж одоо тайзан дээр амьдрал гэдэг болохоос одоо хувийнээс одоо маш их чармалт гарт юм л гэж боддог. Энэ урт хугацааны хэлбэр юм л та. Сонгол хийх хэрэгчдээ ер нь байдаг. Тэгээд тоглолт юм байна. Тоглолт яг хуваар гарцсан байж болно гэхдээ
이게 너무 санагдсан. Эсвэл одоо би дараа гэж юм уу? Сонготыг эргэж юм дээр. Тэгээ нарны цирк гэж одоо компани байгаа дэлхийн алдартай нарны цирк компани. Энд бол байгаа. Энд бол хүний эрхийг дийдэлдэг газар. Тэр одоо Холливуд гэж ярьдаг. Тэгэхээр энд бол хэрэг одоо үзэгч жүжигчээ одоо би энэ муу сэтгэл санаа дотор үеийн үед тайзнаар хаж болох юм. Яг л үнээр өгөх юм бол тайзнаар өгөх юм бол энэ компани хариуцлагаас үлээ. Учраас мэрэгчдэг. За бусад компаниуд бол ер нь яг үе болно л доо мэдээж өнөөдөр би юм байна. Тэр тохиолдолд бол одоо цалиныг хаасна. Нарны цирк бол тодорхой хэмжээнд гэрээнд дээр заасан дагуу нэгээс хоёртой уулт идэв. Тэгэхээр ханаа төрөө талууртай тэгэл санаа хүнд үйт юм. Нэмдэл олон тохиолдсон шүү дээ. Энэ дээр бол бас нэг өөр их чөлөө цалинтай чөлөө холцоотой. Хогны амьдрал бол юу заавал золиос байсан. Карьертаа сайн байгаа, карьертаа анхаарал болох дараагийн арга. Асуулттай сайн авах карьер гэж юм. Netflix-ийн баримтат кино үзэж байхад бол яг чанцаар бүх зүйлээ их сайн хослуулсан тийм шиг байна. Карьер маш сайн яваа гэсэн мөртлөө маш сайн аавын одоо үүсгэж байгаа. Яг одоо энэ жилийн 365 талт нь гадаад явах юм бол нэг яаж сонсох юм. Одоо ер нь би бас дээр үтнээс нэг сайн зөвчнөөс сонсч ирсэн. Сайхан гэрүүл сайхан карьер хийх хэцүү гэж тийм. Тэр бол одоо хүртэл тэгэл чигэд явкал сонсогддог. Тэгээд яг л үнийг бил. Тэр энэ балансыг барьна гэдэг бол өөрт зохион байгуулалт нэгдүгээр хоёрдугаар нэг төвчээ шаарддаг. Тэгээд компьютерчи ер нь арга гэрээ байнга золиосдог. Жишээлбэл жирийн ажил хийдэг өглөө 8 гэдэг явдаг бол бид ч бас сараар алга болох жишээ тийм. 2 сараар алга болох жишээ. Гэтэ явцаар яриастай гэхдээ амьд харилцаа байхгүй. Хүүхдүүдтэйгээ нэг сайхан яриад ноололтол ингэж байж байгаа цаг хугацаа бодог юм. Бас одоо залуусууд их нэртэйгээ байх болцох гэдэг дотор явах гэх юм шиг бас бодог. Тэгт яг айл болох балансыг барихын тулд хичээдэг. Одоо зарим тохиолдолд одоо сургалтын үед их нэрээ цуг авч яв. Одоо хичээлмайг бол хоёр охин аваа явах мэтчлэн гэж сүүлийн үед нэлээд зохицуултыг хийх талтай л гараа гарч байгаа. Яг л одоо манай хүүхдүүдийн чинь бас нэлээд одоо амьдралд нь одоо аавын цаг хугацаа хэрэгтэй цаг үе. Дээрээс нь надад ч гэсэн одоо тэр цаг хугацааг харахгүй өнгөрөх юм их харамсалтай илүү л тийм санагдаж эхлэв тань. Тэгээ би том болохыг хүүхдүүд том болоод ветеринар нас явах гэж нэг хэрэгтэй. Тэр хүүхдүүдийн гоё алтан үеийг тэр гоё тэр доторыг ярьж байгаа зүйлийг нь одоо тэгээ тархиндаар дурсаад аваад үлдчихсэн. Дурсамжийг хамт ичсэн юм байна. Тэр хармын бодол төрдөг. Signature Table нэвтрүүлгийг Mobicom корпорацтай хамтран хүргэж байна. My Mobi дараа төлбөрт багц хэрэгтэй бүхнийг багцлав. Гэтэ энэ циркчний амьдрал бас зарим тохиолдолд бол хэцүү шүү дээ. Одоо 7 жилийн сурна гэдэг бол би чинь сургуулаар бол бакалавр, магистр тэгээд ингээд шийдэж байгаа. Бид одоо надтай хамт орсон хүмүүс чинь 4 жил бол гадагш явчихдаг. 5 жил бол гадагш явчихдаг. Би ветүү явдаг. Тэгээ би ч одоо багшийнхаа өдөөс юу ярих вэ? 12 3 настай жоохон өөрөө ч их дарах тийм өдөөс багшийн өдөөс заагүй явах тийм л. Одоо зөөлхөн чигтэл өдөөс. Тэгээд гадагшаа явахаас гээл мөрөөддөг тийм өдөөс. Тэгэл 7 жил сургаж одоо манай артын жишээ 4 сар хавцын авш гэж гайхамшигтай юм. 7 жил одоо нөөс юм байна гэж байна. 7 жил уйсан юм байна гэж байна. Тэгээд хамгийн анхны цайз нь Монте Карло гэж их алдартай хамгийн том шоу гэж одоо тэмцээн гэж яригддаг. Тэгэж орж хамгийн анхны тайз нь Монте Карлод ороод гүйлцэн аваад хамгийн анхны шагналын нь алдарт мэж хүчин Чарли Чаплин ячаас авчихсан. Ер нь цаг үе гэж байдаг юм шүү. Тэр үед нь 7 жил сурж явах үед надад
Нөгөө нэг мөрөөдөл болсон наран циркэс шагнал. Одоо наран циркэс сал ирж исэн ба. Уул. Сэлдэг шүү дээ. Та яаж ингэж амжилт хүрсэн бэ гэсэн чинь. Баг удаа харахад шиг амар гаралтай. Сүлтэн дүгнээ харахад. Бүтэл гэх юм уу одоо онхон амархан босгон хэцүү үүдээ шүү дээ. Тэр бол яг цирк төвдөг л та. Унахын бол тэр чигээр явуулдаг асуудал гарах юм шүү дээ. Шин тэр цус үеийн 7 жил 8 жил яг өндөртэй ажиллаа фильм бүт. Миний амьдралд бол дахиад шин боц ирсэн. юм одоо би мэдрэхгүй гоцч тийм хэрэгсэрлийн өдч тийм шал өөр мэдрэмж надорчсэн л та. За би зүгээр нэг ингэж жирийн хүн шиг өдөж өгч болохгүй. Чимэл одоо өөртөө дазуу анхаарчтай тэр төвлөрч байсан. Ясаал болж энэ зүйлд одоо зөө ачаал бүтлээ өгж иж одоо тэр хэсэлтийн зүйлийг өдөг байх. За өмнө одоо 20 битээ гэж баг хол сурцсан салуу дээрээс нь одоо ядрал гэх тийм эсвэл чинь одоо ямар ч хэдэн цагаас битээ хийсэн таваад гарчдаг байсан цаг. Одоо ингээд нэссэн жүжигчний хувьд асууссан одоо тийм бэлтгэн яачаал тагч зүйл юм байна. Цаад итгэрэх үйл явцч өөр хийж байгаа. Одоо Олимпийн амирчдын тэр ингээд бид нар үзэж явах дамандаа нэг юм хэлээл нүрээ гэж юм дараал тэгээ суучдаг те. Би тэрийг ойлгохгүй байсан сүлдээ тэрийг ойлгож ирсэн. Яа энэ чинь өөр орчноос өөрийгөө таслах юм арга барил. Тэг юм биш үү? Би өөрөө нэг бүтгэх бэлтгэл хийж чи өөртөө ингээд өдгөд чирч явчихсан. Өөрийгөө өдгөд биолог салхашаар битэж. Бас хүний дөгж болохгүй басагаар гитар хош. Минь гэж байхгүй гэсэн юм шиг. Одоо модны үзүүлэлтээр болчмор юм ирээ суухаар мод давлгаалахад салхинд бэлсхий. Модыг болчмор тавдаш би яг л тэр үзүүлэлт дах. Тэрнээс би энэ хойлоо зөрчиж чадахгүй ш. Харин физик үе. Тэгэхээр энэ физик үе. Энэ бол гэж сэргийлэн амтах юм гэдгийг ойлголт хийсэн та. Зэн цаг хоошиг цай нүгэ. чи хоошиг цай. Хоолыг яаж чана. Хамгийн гоё юм. Ах. Бүгд ирсэн. За тэгээ хоёр тус. Тэр Үүснэ хазаардны юм шиг байна. Тэр яг атех хүмүүсчний тэр гайхшруулаад бидэг одоо зүгээр физикал эйжийн төвч ирээд яг юм чи. Махч яах вэ? Өчигдөр таны хэлдэг зүйл шүү дээ. Одоо ер нь би нөгөө 15 6 наснасаа л ер нь хийдэг гэдэг юм авсан. Тэгээд явахтаа ганцаараа явсан. За яг 16 гарахтаа багштайгаа явал үе өмлөхгүй ярих юм байна. За дараа нь 17 мянга бүрэл ганцаараа амираа ганцаараа бүх хариуцлага өгдөг. За банк практикс мейк бүх юм өгдөг. Хоолоо зохицуулах. Тэгэхээр хүн төлөвш дүмээ дах чадварсан үлдсэн. Хоёрдугаар ээж аваа эцэг хийхэд төрсөн удаг өмнө тэр асуумжлал санаас сайхан зүйл юу ч орж сануулгах гэсэн тийм сануулсан. Юу бид чинь ямар гоё одоо тийм үнэн цэмтэй сайхан юм сайхан хийж авах гэдэг. Түн бас гэсэн. Тэр маань өрөөсөө доор гараад суус дахиад сороо тэр би одоо нэг Монголд ирсэн.
Улс орны хяналтын жолнууд би хөтдөж байгаа ш. За авалт төрөлж Монгол гэж. Гэсэн чи бид нар чинь юус одоо энэ юмдад хэмжил юм. Тэр хэмжил юм байна. Монголыг соолт юм агуу тэр ягаад Европ гадны юм эсвэл тавтай. Тэр чинь өөртөө түүжил соёлтой байгаа. Тэгэл сүсэн талтай байна. Тэр маань илүү бас тэр маань илүү яагаад чи одоо яг харцсан уу залуу нөхдөд нэг хөшөө шиг бодож байгаа. Тэр маань над хүнцэдтэй үү. Эсвэл бид тийх юм уу шиг санагдаж байна. Одоо физикийн ажигийн тэр shipwreck гэдэг одоо тэр хаалга хаадаг тэр харсан юм байна. Нэг өргөлс тэгж байгаа тэр суралцдаг. Ингэлчүүд яах вэ? Энэ цааш ижилдэг л арга. Бид нар мэдэхгүй шүү дээ. Яг гэсэн бид нар хараагүй шүү дээ. Кино дээрээс л харсан. Гэдэг кино байгаа тэр нь байгаа үзэг гэсэн тэр нь байгаа юм шүү дээ. Тэр бид нар юусоо тэр хэнээс ч асуу орондоо ч хэрэггүй шүү гэдэг юм шиг. Байгаад байгаа юм яг нөгөө тэр дараа сонгогчдод нь асууж байгаа юм. Энэ арга техникийг та нар яаж боловсруулсан бэ гэдэг. Зөнгөрөө л. Үгүй зөнгөрөө яг үгүй энэ зүйл чи яг Монголын агууд байд юм л бид нар ингээд сур илтдэг үгүй ингээд гэсэн чинь ойлгож байгаа ч юм уу гэдэг. Гэл. Ойлгосон байна. Ano october dürüne yapmam için merak ettim. Zaten yok. Яг хотод мөр сонголт байна. Ямар ч соорно модод гэсэн. Эцэг шиг тавч. Камчаач. Тэрний нас нүрээд ирний үл аваад дараа нь өссөн юм. Тэг үсэг үзүүлээ хийж чадсан ч гэсэн шинэ болсон зүйл юм бэл. Тавцаа бүлгэн. Соорнолтын заагаад өгч. 16 хүн Спейс удаа сураа судлаач юм шиг судлаач юм шиг тэгээд надад хэлж удаас яг зүгээр санаа супер бас тэгчихсэн монголчууд тохирсон юм за нэрхтэж байгаа ч юм даа цаглын агуу гэдэг ч юм ахаар бид таажир хороо юм шиг энэ асуусан Много впечатляю харфана права. Ну, войне. Это маркетинг мальчик. Да. Не сохранится сутас. Терман үс собор гэсэн одоо нуу. Солиоч нуу чам. Тэрийг л одоо тасгалын явахаар докторчууд ишвч. Тэгэхэд ийм үсэлхийд хэвчээ. Энэ зүйлийг мэрэгжлийн хэмжээнд бод бүмтэлж циркийн акробаттай болох. Чүмтөө олоход ятг болгоцсон байна. Тэнгүүд Монголын урд болов брэнд орчиж байгаа юм. Классик Монголын төлөвлөж байна. Дээрээс нь Монгол хүний үн чалт авчихдаг. Бид одоо ингээд хирургийн төгсгөлд бол ер нь зочин бодоноос асуулт юм нэ үгүй чинь signature дүрм хатрлын дүрмлэг юм бэ. Яг тэр одоо signature гэдэг мал тохиолдсон үсэн гарсан бас эсэж өөрчлөлт. Тэгэхээр огт өөрчлөлт төвийн хатрлын юу вэ? Мичэр бас signature юм байна. За тэр боломжгүй зүйл өгүүлэх гэж боддоо шүү дээ би. Юм өмч үзүүл байхгүй. Хүнлэлчтэй. За тэгээд өдөр болгоныг маргааш болгон дээрэр арай илүүгээр алхахыг хэлж байдаг шүү дээ. Бас оролцож үзэх юм ихтэл амьдралд олж ийн. Тэгээ ер нь бол тэгээд өдөр бүр шинээр л биш систем л одоо зарчимтаад байгаа. Цаа гэдэг бол богино юм чинь. Зүгээр нэг үгийг хийцгүй өнгөрөх
Маш гүр өгч. Монголчууд модонд орж болдго юм шүү. Аз тахалсан гэж. Хүртэл өмнө боломжгүй гэж болон боддог байсан зүйл тэгээд сэргээр яригуулж чадсан гэж. Ярилцлаганд чадар гарсан баярлалаа. Таны хоёрлаа. За баярлалаа. Signature Table нэвтрүүлгийг Mobicom корпорацтай хамтран хүргэж байна. My Mobi дараа төлбөрт багц хэрэгтэй бүхнийг багцлав.